Маркетингийн удирдлага мультимедиа сурах бичгийн 15 дугаар бүлэг маркетингийн харилцаа тогтоох буюу идэвхжүүлэлт. Энэхүү хичээлийн өрөөнд бид дараах үндсэн дэдзүүдийг авч хэлцэх болно. 1-р идэвхжүүлэлт гэж юу вэ? 2-р маркетингийн харилцааны үе шат, 3-р идэвхжүүлэлт явуулах үндсэн үе шат, 4-р маркетингийн идэвхжүүлэлтийн холцоодыг авч үзэх юм а. Эхнийхээ сэдв рүү оръё. Идэвхжүүлэлт гэж юу вэ? Маркетингийн идэвхжүүлэлт гэдэг нь пүүсийн зүгээс шууд болон шууд ус байдлаар бүтээгдэхүүн, брэнд, компанийн талаар мэдээлэх, ятгах, сануулгах, байршуулах зорилгоор мэдээлэл илгээж байгаа ийм үйл ажиллагааг идэвхжүүлэлт гэж хэлдэг. Маркетингийн холцоодыг бид бүгдээрээ мэднэ. Бүтээгдэхүүн, үн, хуваарлт, идэвхжүүлэлт. За эндээс идэвхжүүлэлт бол хэрэглэгчтэй харилцаа холбоо тогтоох зорилго бүхий ийм л маркетингийн холц байгаа юм а. Тэгэхээр бид харилцаа холбоо тогтоох гэдгээс нэг зүйлийг ойлгох ёстой. Идэвхжүүлэлт гэдэг бол заавал телевиз бүрийн цаг, сонин бүрийн зай, гудамжны самбар бүрийг дүүрэх, сурчлагаагаар дүүрхийг идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа гэж хэлдэг. Хамгийн гол нь идэвхжүүлэлт явуулсны үр дүнд хэрэглэгчтэй харилцаа гэдэг зүйл маань тогтсон байх ёстой. Маркетингийн харилцаа гэж юу юм бэ гэдгийг авч үзье. 2-р үе шатнд. Тэгэхээр маркетингийн харилцаа гэдэг нь нэг талаас илгээгч пүүс тодорхой мэдээллийг кодлоод тодорхой суугаар хүлээн авахч руу явуулж байгаа. Үүнийг нь хүлээн авахч нь кодыг тайлаад тодорхой хариу үйлдэлүүд үзүүлж байгаа. Ийм л үе шат маркетингийн идэвхжүүлэлтийн үед явагдаж байгаа байна. Харилцааны үе шатын хувьд хамгийн гол нь илгээгчийн явуулж байгаа мэдээллийг хүлээн авах зөвөөр тайлж унших. Өөрөөр хэлбэл пүүсийн явуулж байгаа идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа хэрэглэгчдэд яг л пүүсийн хүсэж исэн тэр зорилгын хүрээнд тайлагдаж, уншигдаж, тайлбарлагдаж байх юм бол идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа маань оновчтой үр ашигтай боллоо гэж үзэх нь байна. За хэрэглэгчийн хариу үйлдэл гэж юу гэсэн үг юм бэ? Хэрэглэгчийн хариу үйлдэлийг бид дараах хэдэн загваруудаар тайлбарлаж болно. 1-р idea загвар буюу анхаарал татах, сонирхол төрөх, хүсэл төрөх, үйлдэл үзүүлэх загвар гэж байгаа. За нөлөөллийн шатлалын загвар, за шинэ бараан дасах загвар гэсэн 3 загвараар тайлбарлаж үзүүлье. Idea загвар гэж юу юм бэ гэхээр хэрэглэгч маркетингийн идэвхжүүлэлтийн үр дүнд тодорхой анхаарал төрөх ёстой. Тухайн барааны талаар анхаарч мэдчих ёстой. За түүний дараа хэрэглэх сонирхол төрөх ёстой. За дараа нь хэрэглэх хүсэл төрөх ёстой. Эцэст нь худалдаа авах үйлдэл үзүүлж явах ёстой. Тэгэхээр ердөөсөө идэвхжүүлэлтийн үе шатанд маань анхаарал татах, сонирхлыг нь өдөөх, хүслийг нь төрүүлэх, үйлдэл үзүүлэхэд гол нөлөө оршиж байгаа юм. За харин энэхүү idea загварыг идэвхжүүлэлтийн холцоор аваад үзэх юм бол жишээ нь маркетингийн сурталчилгаа олон нийтэд тогтоох харилцаа холбоо бол хэрэглэгчийн анхаарлыг татдаг. Харин сонирхлыг нь болохоор сурчилгаа, олон нийтэд тогтоох харилцаа холбоо бичлэг худалдаа татдаг. Яг хүслийг нь болохоор олон нийтэд тогтоох харилцаа холбоо борлуулалтын урамшуулал, за бичлэг худалдаа татдаг. Яг үйлдэл дээр нь бол бичлэн худалдаагаар хүн үйлдэл үзүүлдэг байна. Тэгэхээр идэвхжүүлэлтийн холц ба idea загварын хоорондын хамаарал нэг иймэрхүү байдалтай байдаг байна. За 2 дахь загвар маань бол нөлөөллийн шатлалын загвар байгаа. Хэрэглэгч барааны талаар сурах сонсдог. За эргээд тэр барааны талаар мэддэг болох, за барааны талаар дуртай болох, барааг илүүд үзэх, за барааны талаар итгэж үнэмших, за тэгээ барааг худалдаж авах ийм л үйлдэл үзүүлэхэд идэвхжүүлэлтийн гол үр нөлөө оршиж байгаа байна. За харин шинэ бараанд дасгахын хувьд бол тухайн барааны талаар эхлээд сургийн сонсоод, за дараа нь тухайн барааг хэрэглэх сонирхол төрөөд, за тухайн бараа шаардлагатай үгүй юу гэж хэрэгцээгээ үнэлээд, за түүнийгээ туршиж үзээд, за талд нь хэрэглэгч болох ийм хариу үйлдэлүүд үзүүлэгддэг байна. За одоо бүгдээрээ 3 дахь үе шат буюу идэвхжүүлэлт явуулах үе шатаа авч үзье. Аливаа маркетингийн идэвхжүүлэлтийг явуулахдаа дараах хэдэн үе шатыг дагуу явуулах ёстой. 1-р зорилттой сонсогчоо тодорхойлдог. 2-р идэвхжүүлэлтийн зорилгоо тодорхойлох ёстой. 3-р мэдээлэлээ төлөвлөөд, 4-р ямар сувгаар тухайн мэдээллийг явуулах уу? 5-р төсвийн хэмжээ ямар байх уу? За ямар үндсэн идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүдийг ашиглах уу? За тэгээ нэгдвэл байдал болон үр дүнгийн үнэлэх ийм 7 үе шатын дагуу идэвхжүүлэлтийг явуулдаг байна. За эхний үе шатыг тайлбарлая. Зорилттой сонсогчоо тодорхойлох. Тэгэхээр альва маркетингийн сурчлагаа бай, PR бай, борлуулалтын урамшуулал бай, аль ч идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа хэнд зориулагдаж явагдах вэ гэдгийг сайн тодорхойлох ёстой. Тодорхойлсон зорилттой сонсогчдын хувьд нөхцөл байдлын шинжилгээ хийх ёстой. Хэнд гэдэг нь өнөөдрийн хэрэглэгчд үү, ирээдүйн хэрэглэгчд үү, аль эсвэл шийдвэр гаргалтанд нөлөөлж байгаа тэр хүмүүст үү, олон нийтэд үү, хувь хүнд үү, байгууллагад үү гэдгээ тодорхойлох ёстой. Хэнд зориулж ямар мэдээлэл явуулах вэ гэдэг чинь тодорхой болж явах ёстой байна. Зорилттой сонсогчдын нөхцөл байдлын шинжилгээг хийхээс өмнө нь ямар мэдээлэлүүд очив, өмнөх түүх ямар байна. За 2-р тухайн барааны талаарх мэдлэг нөгөө зорилттой сонсогчдын маань хувьд ямархуу төвшөнд байна. За дараа нь тухайн бараа үйлчлэг нь
хэр тааламжтай хандах вэ гэдгээ тодорхойлох ёстой. За зорилттой сонсогчдын нөхцөл байдлыг тодорхойлчихсан тохиолдолд хоёрдугаарт идэвхжүүлэлтийн зорилгыг тодорхойлно. Өөрөөр хэлбэл зорилттой сонсогчдын нөхцөл байдлыг мэдчихсэн учраас ямар зорилготой идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа явуулах вэ гэдэг чинь тодорхой болоод ирнэ гэсэн. За үндсэндээ 3 төрлийн зорилго байж болно. Мэдээлэх зорилготой идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа байж болно. Сануулгах зорилготой идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа байж болно. Аль эсвэл ятгах зорилготой идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа байж болох нэ. За мэдээлэх зорилготой идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа гэж юу хэлж байгаа юм гэхээр тухайн барааны талаар сонирхол төрүүлэх, аль эсвэл бүтээгдэхүүн хэрхэн ажилладаг талаар тайлбарлах, шинэ хэрэглээ, шинэ хэрэгцээ байгаа гэдгийг таниулах, компани имиж, дүр төрхийг бүрдүүлж явах юм бол энэ маань мэдээлэх зорилготой идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа гэж харагдах нь байна. Харин ятгах зорилготой гэх юм бол брэндээ солихыг, өөрөөр хэлбэл шинэ брэндээ дэмжих, хэрэглэгчдийн хүлээлтийг энэ бараа маань ийм үр дүнд хүрэхийн шүү, ийм ялгаатай шүү гэдгийг гаргаж ирэх. За даруй худалдаж авахыг нь ятгах, хүрэлцэн эрхийг урах байдлаар идэвхжүүлэлт явуулж явах юм бол энэ маань ятгах зорилготой идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа байна. За гурав дахь нь бол сануулгах зорилготой идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа. Бүтээгдэхүүнийг хэрэглэлээд заншчихсан хүмүүстэй бүтээгдэхүүн хэрэгцээг эргээ сануулгах, хаанаас худалдаж авахыг сануулгах, хэрэглэгчдийн сонирхлыг өдөөх, хадгалах зорилгоор сануулгах зорилготой идэвхжүүлэлтийн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг байна. За гурав дахь нь зорилттой төлөвлөчихсөн, гаргаад ирчихсэн бол мэдгдлээ төлөвлөх ёстой байгаа. За мэдгдлийн хэлбэр буюу гүйцэтгэл дээр бараа маань энтэй ийм ижил төвшөнд юм шүү, аль эсвэл энээс ийм ялгаатай юм шүү гэдгийг гаргаж ирнэ. За хоёрдугаарт нь мэдгдлийн их үсэг буюу хэн хэлэх вэ? Мэдээж хэн хэлэх вэ гэдгээс хамааруулаад нөгөө хэрэглэгчдийн итгэж үнэмших, түүнийг дагах идэвхжүүлэлтийн үр нөлөө холбоотой болж таардаг байна. За дөрөвт нь харилцааны сувгаа сонгох. Харилцааны сувгийн үед үндсэндээ хоёр янзын сувг байгаа. Хувийнхний харилцааны сувг байж болно. Аль эсвэл хувийнхний бус буюу олон нийтийн харилцааны сувгийг ашиглаж болно. За төсвөө тодорхойлох хэрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл төсвөөс хамаарат ямар идэвхжүүлэлтийн арга хэрэгсэл, ямар идэвхжүүлэлтийн хольц хэрэглэх вэ гэдэг шийдвэр маань гарч ирдэг. За төсвийн үед боломж хэмжээгээр буюу байгаа мөнгөнд дүнгээс хамааруулаад төсвөлж болно. Аль эсвэл борлуулалтын орлогоос борлуулалтын орлогын 10%-ийг, аль эсвэл 5%-ийг идэвхжүүлэлтийн зардал төсвөлж болно. За аль эсвэл өрсөлдөөн тулгуурлаж, өрсөлдөгч маань хэдийн хэмжээний хөрөнгө мөнгө идэвхжүүлэлтэнд зарцуулж байна. Тэр хэмжээний мөнгийг төвчүүлэлтэндээ төсвөлөх ийм хэлбэр байж болно. Аль эсвэл зорилготой зах зээл эзлэх хуваа нэмэгдүүлэх юм уу, аль эсвэл мэддэг болгох ч гэдэм. Энэ зорилгоос хамааруулаад идэвхжүүлэлтийн төсвийг тодорхойлж гаргаж ирдэг байна. За идэвхжүүлэлтийн төсвөө тодорхойлоо гаргаад ирчихсэн тохиолдолд идэвхжүүлэлтийн холцоо тодорхойлох хэрэгтэй. Идэвхжүүлэлтийн холц гэж юу хэлээд байгаа вэ? Идэвхжүүлэлтийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа төрөл бүрийн энэ идэвхжүүлэлтийн арга хэрэгслүүдийн нийлбэрийг идэвхжүүлэлтийн холц гэж хэлээд байгаа. За бидний сайн мэдэх идэвхжүүлэлтийн холцууд гэх юм бол нэгдүгээр сурчлагын холц байна. За хоёрдугаар олон нийтэд тогтоох харилцаа холбоо буюу PR-ыг ашиглаж болно. Аль эсвэл борлуулалтын идэвхжүүлэлт, урамшууллыг ашиглаж болно. Аль эсвэл биечлэн худалдаа ашиглаж болно. Аль эсвэл шууд маркетингийн арга хэрэгслийг ашиглаж болох нэ. За идэвхжүүлэлтийн холцын сонголтонд чинь нөлөөлөхөд нэгдүгээр бүтээгдэхүүний шин чанар чинь нөлөөлнө. Хэрвээ их нарийн олон үе шаттай ийм шин чанартай бараа авах нь биечлэн худалдааны үүрэг нэг нөлөөтэй болчдөг. Харин энгийн өргөн хэрэглээний бараан дээр бол сурчлагын олон нийтэд тогтоох харилцаа холбооны элементийг түлхүү ашигладаг байна. За хоёрдугаар зорилттой зах зээлийн сонголт чинь нөлөөлнө. Ямар зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Байгууллагын зах зээл үү, хувь хүний зах зээл үү? За мэдээж хувь хүн буюу өрх гэрийн зах зээлүүд дээр болоод ирэх юм бол сурчлага олон нийтэд тогтоох харилцаа их байдаг. Харин байгууллагын зах зээл дээр бол биечлэн худалдааны үүрэг их байдаг. За гурав дахь идэвхжүүлэлтийн холцсонд нөлөөлдөг зүйлүүд идэвхжүүлэлтийн төсөв байна. Мэдээж төсөв их байх юм бол бүх элементүүдийг ашиглана. Төсөв бага байх юм бол зарим элементүүдийг хасаж таньж таардаг. За идэвхжүүлэлтийн стратеги чинь ямар стратеги баримтж байгаа вэ? Татах стратеги үү, түлхэх стратеги. Татах стратеги буюу пул стратеги нь идэвхжүүлэлтээ эцсийн хэрэглэгч рүү чиглүүлж явах юм бол үүнийг татах стратеги гэж хэлдэг. Харин түлхэх стратеги гэдэг нь идэвхжүүлэлтээ зуучлагч нар руу буюу байгууллагууд руу чиглэж байгаа тохиолдолд үүнийг түлхэх стратеги гэж хэлдэг байна. За дараа нь бүтээгдэхүүний амьдралын мөчлөгч нь нөлөөлж таарна. Нэвтрэлтийн үе шатанд бол сурчлага, олон нийтэд тогтоох харилцаа холбоо энтрийг түлхүү ашигладаг бол уналтын үе шатанд ороод ирэхээр борлуулалтын идэвхжүүл, борлуулалтын урамшууллыг түлхүү ашиглах ийм шийдвэр гаргадаг байна. За ерөнхийдөө идэвхжүүлэлтийн холцоодыг бол бүгдийг л ашиглах ёстой. Яг л нэг сайхан шүл найруулах гэж байгаа юм шиг давсан, махан, сонгон бүгд л таарсан байх ёстой гэдгээ маш сайн ойлгох ёстой байна. Тэгэхээр бүх идэвхжүүлэлтийн холцууд өөрийн гэсэн тодорхой давуу талтай байгаа. Энэ давуу талуудыг нь ашиглаад зорилтод сонсогч нарыгаа мэдлэгтэй болгох,
тэр болгонд хүрэх, худалдаа авалтын өдөөх харилцаа холбоо тогтоох зорилгоор эдгээр идэвхжүүлэлтийн холцуудыг ашиглаж байгаамаа. Долоод нь аль ямар идэвхжүүлэлтийн холцыг ашигласан бэ гэдгээс хамааруулаад идэвхжүүлэлтийн нэгдмэл байдлаас анзаарч харж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эдгээр олон нийтэд тогтоох харилцаа холбоо, борлуулалтын урамшуул, сурчлагаа, бичлэг худалдаа энэ бүгд маань нэг л төрлийн мэдгдлийг зорилттой сонсогч нар руу явуулж явах хэрэгтэй. Тэрнээс биш сурчлагаагаараа нэг өөр юм хэлээл, борлуулалтын ажилд нь бас нэг өөр юм хэлээл, борлуулалтын урамшуул нь тэрнээсээ зөрөөд яваад байж болохгүй. Яг л энэ зурагт үзүүлсэн шиг пазл шиг бие биетэйгээ нэгдэж уялдсан байх хэвээр. Нэгдэж уялдахаараа нэг л мессеж болдог байх хэвээр гэдгийг ойлгох хэвээр. За идэвхжүүлэлтээ явуулчаад эргээд үр дүнг нь үнэлэх хэвээр. За орлого маань яаж өсөж байна? Хэрэглэгчийн зан төлөвт ямар өөрчлөлт орж байна? Мэддэг болсон хэд байна? Дуртай болсон хэд байна? Тухайн бараанд брэнд чинь нааштай ханддаг болсон хэд байна гэдэг мэдчих хэвээр. За дээрэс нь идэвхжүүлэлтийн зардал болон орлогын харьцааг харж үзэж явах хэвээр. Идэвхжүүлэлтийн зарцуулсан зардал түүнээс орж ирж байгаа орлого ямар хөө төвшөнд байна гэдгээ үзэх хэвээр байна. За ингээд дөрөв дэх сэдв рүүгээ оръё. Өөрөөр хэлбэл идэвхжүүлэлтийн холцоо илүү дэлгэрэнгүй, илүү наривчилж авч үзье. За бид нэр идэвхжүүлэлтийн холц дотроос эхлээд сурчлагын элементийг авч үзье. Идэвхжүүлэлтийн холц дотор нэгдүгээр сурчлага, хоёрдугаарт олон нийтэд тогтоох харилцаа холбоо буюу PR, борлуулалтын идэвхжүүл, бичлэг худалдаа, шууд маркетинг гэсэн 5 үндсэн элементийг ашиглаж байгаа. За энэ бүгдийг нэг бүрчлэн аваад үзэх юм бол за сурчлагын элемент гэдэг бол хувь хүний бус буюу олон нийтийн харилцааны суугаар тодорхой ивент идэвхжийн нэр өмнөөс тодорхой төлбөртөөр явуулж байгаа нэг урсгалтай ийм идэвхжүүлэлтийн арга хэлбэрийг сурчлага гэж хэлдэг байна. За бид нэр сурчлагыг бол маш сайн мэднэ. Сурчлагын элементийг ашиглаж байгаа тохиолдолд сурчлагын 5 буюу энэ 5 зүйлийг маш сайн санаж явах хэрэгтэй. Сурчлагаа өөрөө тодорхой зорилго бүхий байх хэрэгтэй. Сурчлагын төсвийг тодорхойлсон байх хэрэгтэй. Сурчлагын мэдээллийг гаргаж ирсэн байх хэрэгтэй. Сурчлагаа дамжих сувгийг гаргаж ирсэн байх хэрэгтэй. Эргээд сурчлагынхаа үр дүнг үнэлсэн байх хэрэгтэй байна. Сурчлагын сувгийг сонгоо авахд зорилттой сонсогчийн зан төлөвийг маш сайн анзаарч харах хэрэгтэй. Зорилттой сонсогч минь ямар телевиз үзэж чинь, сонин уншдаг юм уу, уншдаг юм уу, аль эсвэл билборд нөлөөлдөг юм, нөлөөлдөг юм уу, интернет хэрэглэдэг юм уу, хэрэглэдэг юм уу гэдгээс хамаарат сурчлагын сувгаа сонгож авдаг. За бас дээрэс нь бүтээгдэхүүнийхээ шин чанарыг авч үзэж харж явах хэрэгтэй. За тэгээ мэдээллийн хэлбэр нь ямар байх юм, шаарддаг төсөв нь ямар байх юм бэ гэдгээс хамаарат ямар сурчлагын сувгийг ашиглах вэ гэдэг шийдвэрийг гаргадаг. За сурчлагын сувгийн дотор нь уламжлалт сув гэж байгаа. За бидний сайн мэддэг телевиз, радио, сонин, сэтгүүл, ном, шуудан, билборд, хөдөлгөөн, отгрит энэ төр бол уламжлалт сувгийн тоонд ордог. За харин орчин үеийн сувгийн хувьд бол за интернет их үсрэг ашиглаж болно, баннер байрлуулж болно, имэйл ашиглаж болно, интерактив видео ашиглаж болно. Эдгээр нь бол сурчлагын орчин үеийн сувгууд байна. За сурчлагын дараагийн нэг гарах ёстой шийдвэр бол сурчлагын давтамж байгаа. Үргэлжилсэн буюу байнгын давтамжтай, аль эсвэл төвлөрсөн буюу тодорхой хугацаанд төвлөрөөд гаргасан давтамжтай. За аль эсвэл цикл буюу тодорхой хугацааны дараа дахин давтагдах маягтай, аль эсвэл лугших буюу баг хэмжээгээр давтагдсан давтамжтайгаар сурчлагыг цацж болдог байна. За сурчлагаа бол өөрийн гэсэн давуу талтай бас сул талтай. За нэгдүгürt нь сурчлагын гол давуу тал бол нэгэнтээ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжиж байгаа учраас хамрах хүрээ хамгийн өргөн байдаг гэсэн үг. За нөгөө талдаа хурц содон шийдэлтийг хийж болдог. Яг тэгэхээр санаагаа шууд илэрхийлдэг учраас хурц содон шийдэлтийг хийж болдог байна. За гуравдугаар хүний анхаарлыг татаж чадна. За дээрэс нь нэг сонсогчд оногдох нэгжийн зардал нь харьцангуй бусад элементтэйгээ харьцуулахад бага байдаг. Хэдийгээр нийт түн өндөр боловч харин нэг сонсогчтой хуваагаад үзэх юм бол нэгжийн зардал нь харьцангуй бага байдаг байна. За сул талын хувьд бол нийт зардал маш их шаардлагатай байдаг. Дийлэнхдээ томоохон компаниуд энэ сурчлагын элементийг түлхүү ашигладаг байгаа. За хоёрдугаарт үр дүнг нь үнэлж хэмжихэд хэцүү байдаг. Жишээ нь телевизээр сурчлагаа явуулчаад бид түүнийг хичнээн хүн үзсэн бэ. Аль эсвэл сонин дээр сурчлагаа тавьчаад түүнийг хичнээн хүн үзсэн бэ гэдгийг таамаглал болохоос бас яг таг нарийн мэдэж болтгоо байна. За гэхдээ сурчлагын элементийг ашиглахдаа нэг хэд хэдэн зүйлийг сайн анхаараарай. Нэгдүгээрт өнөөдрийн энэ их маркетингийн өрсөлдөөнт нийгэмд хэрэглэгч нар сурчлагын давалгаан зохиулсан байгаа. Өөрөөр хэлбэл телевизэнч бай, сонин сэтгүүлийнч бай, гаднах самбарынч бай, хөдөлгөөнтч бай, элдв янзын сурчлагын давалгаан зохиулсан. Тийм учраас бид нар оновчтой арга хэрэгслийг ашиглахгүй бол сурчлагын элемент маань үр дүнд хүрэхгүй байх магадaltaй. Нөгөө талдаа хит их болоод оновчгүй сурчлага нь хэрэглэгчдийн хандлагыг өдөөх, худалдаа авалтыг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр тухайн барааны талаар сөрөг хандлагатай болгох, худалдаа авалтыг өдөөх биш харин багасгах ийм нөлөө гарч ирж магадгүй шүү.
been taken off by Manchester United. Do you think he's had a knock or is it tactical? By the way, Beckham doesn't look too happy about it. And you can understand it in a game this big. Yes, the pressure is really Can I have a sip of on that? now. Juventus coming at them relentlessly, but Manchester United are giving as good as they get. That's right. Now, if Man U can hold them for just a little bit longer, it could be enough to hold out Juventus and give Man U a Cheers, chance mate. to come back at them. The ball runs now by Manchester United. Excuse me, Forward surging up the centre. can I have your shirt, please? Sure. Thanks, mate. And now Juventus have the ball. This is just not Beckham's day. За хоёр дахь төрлийн идэвхжүүлэлтийн элемент бол PR. За PR гэдэг бол компани болон бүтээгдэхүүний дүр төрхийг хадгалах, хамгаалах, сайжруулахад чиглэгдсэн төрөл бүрийн хөтөлбөр арга хэмжээг PR гэж хэлдэг. За PR-ын хэлбэр хэм бол хэвлэлийн багвар зарлах хэл байж болно. За хэвлэл мэдээлэл дээр төрөл бүрийн ярилцлага, мэдээ нийтлэл бичиж болно. Төрөл бүрийн арга хэмжээ, үйл явдлууд зохион байгуулж болно. За янз бүрийн байгууллага үйл ажиллагааг ивент итгэж, лобби хийж болно. За бусад ер нь янз бүрийн арга хэрэгслүүдийг ашиглаж болох нь. А PR-ын гол ялгагдаад байгаа шин чанар юу вэ гэхлээр зар сурталчилгаа бол өөрөө пүүс өөрийгөө шууд илэрхийлдэг бол PR чи өөрийнхөө талаар биш бусад хүмүүс чиний талаар ярилцж байхыг PR гэж хэлдэг байна. За 3 дахь идэвхжүүлэлтийн холцоо борлуулалтын идэвхжүүлэлт байна. Зуучлагч болон хэрэглэгчийн худалдан авалтыг өдөөх, түлхэц зөвхөхөд зориулагдсан ийм идэвхжүүлэлтийн хэлбэр бол борлуулалтын идэвхжүүлэлт. За борлуулалтын идэвхжүүлэлт бусад элементүүдтэйгээ харьцуулах юм бол яг худалдан авч байх үед нь нөлөөлдгөөрөө ялгаатай байдаг байна. За борлуулалтын идэвхжүүлэлтийн төрлийг харах юм бол бид нар чинь янз бүрийн загвар, сампл, за аль эсвэл хэрэглэгчдийн дунд уралдаан, тэмцээн, суглаа зохион байгуулах, за аль эсвэл худалдааны шоу зохион байгуулах, за зуучлагч нартай зориулаад амралтанд явуулах, янз бүрийн хөнгөлтийн купон эдлүүлэх, тэднэрт зориулсан янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлэх юм бол энэ маань борлуулалтын идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа болж таарах нэ. За энэ борлуулалтын идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа манад хамгийн ихээр сайн хийдэг компани бол Номин компани байгаа. Номин компани маань хэрэглэгчдэд зориулсан карттай, төрөл бүрийн суглаатай, купон цуглуулдаг. За тэгээ янз бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг учраас Номингоос хэрэглэгчдэд худалдаа авалт хийх нь өдөөж өгдөг байна. За дөрөв дахь элемент бол бичлэн худалдааны элемент. Нэг болон түүнээс дээш хэрэглэгчтэй нүүр тулан уулзаа борлуулалт хийж явах юм бол үүнийг бичлэн худалдаа гэж хэлнэ. За энэ бичлэн худалдааны талаар та бүхэн борлуулалтын удирдлага гэдэг малтмедиа хичээлээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах учраас энэ удаа ингээд өнгөрөөч. За тав дахь элемент бол шууд маркетинг элемент байгаа. Шууд маркетинг элемент гэдэг бол маркетингийн дундын зуучлагчгүйгээр хэрэглэгчтэй харилцаад бараа үйлчлэгээ хүргэх маркетингийн үйл ажиллагааг шууд маркетинг гэж хэлдэг. За шууд маркетингийн арга хэрэгслэг дотор нь за каталог маркетинг байгаа. Каталог хараад хэрэглэгч захиалаад худалдаа авалт хийж явах юм бол энэ маань бас шууд маркетинг. За манад бол харах энэ каталог маркетингийн үйл ажиллагаа газар аваг байгаа. Гэхдээ бидний мэдэх нөгөө Oriflame-ийн сүлжээ бол жишээ нь каталог маркетингийн нэг тод жишээ юм аа. За хоёрдугаар телемаркетинг байна. За телемаркетинг бол манад саяхнаас одоо Mobicom корпорац гаргаж ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл телефон утасанд ашиглаад хэрэглэгчдэд бараа үйлчлэгийг санал болгоод түүгээрээ дамжуулж борлуулалт хийж явах юм бол үнийг телемаркетинг гэж. За гурав дахь төрлийн маркетинг бол интернет маркетинг байгаа. Ийм маркетинг байгаа. Дөрөв дэх нь бол ТV шопинг буюу
За манад бол одоо жишээ нь ITV гэдэг телевизээр бараа үйлчлэгээ шууд худалдаж авахыг телевизээрээ гаргаа захиалга аваад авахыг бол TV shopping гэж хэлж байгаа. За бас дээрээс нь шуудангаар дамжуул захиалга авчвал. За эдгээр нь бол үндсэндээ шууд маркетингийн арга хэрэгсэл байна. За телемаркетингийн талаар жишээ нь та бүхэн эндээс харж байгаа бох мессежээр сурчлагаа илгээх, за дуут мэдээллээр сурчлагаа илгээх, утсаар сурчлагаа хүргэх гээд олон янзын хэлбэрээр хэрэглэгчдэд идэвхжүүлэлтийг хийж байгаа байна.